Хамрын гэрээ үзэгчдээ ярилцах цаг булангийн энэ удаагийн дугаарт олон улсын Улаанбаатар их сургуулийн гэр бүл сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч доктор Дэд профессор Оюун Эрдэнэ эмэгтэйчүүдийн эрх үүргийн талаар ярилцахаар хүрэлцэн ирсэн байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа энэ өдрийн мэнд. Эмэгтэйчүүд тэр тусмаа Монгол эмэгтэйчүүд ер нь гэр бүл болон нийгэмд ямар байр суурьтай ямар үүрэг гүйцэтгэж ирсэн юм болоо. За тэгэхээр орчин үед бол Монгол гэр бүлийн харилцаа, соёл, ёс уламжлал, амьдралын хэм маяг гэдэг олон зүйл бол өөрчлөгдсөн. За Монгол гэр бүл бол одоо дэлхийн гэр бүлийн нэг болсон байна нэгдүгээр. За хоёрдугаарт бол нийгэм хөгжиж байна. Техник, технологи хөгжихийн хэрээр гэр бүлдэх одоо хөдөлмөрийн хуваар өөрчлөгдсөн. Гэр бүлийн гишүүдийн эрх үүрэг бол нэлээд өөрчлөгдсөн байна. За энэ цаг үед Монгол эмэгтэйчүүдийн одоо нийгэмд гүйцэтгэж байгаа үүрэг бол хэд хэдэн янзаар өөрчлөгдөж байна. За нэгдүгээр эмэгтэйчүүд нийгэмд гүйцэтгэх үүрэг болон нийгмийн оролцоо гэдэг энэ зүйлээр бол эрэгтэйчүүдтэйгээр адилхан болсон. Өөрөөр хэлбэл энэ нь улам бүр нэмэгдсээр байна. За ийм учраас хоёрдугаарт бол хамт олон найз нөхөдтэй өөрийн хүрээлэлтэй байх, амьдралын идэх оролцоотой байх явдлыг бол одоо ажил хөдөлмөрийн талбар гэж үздэгээс хөлстэй хөдөлмөрт ажил хийх ачаалал, гэрийн эзэгтэй ачаалал хоёрыг бол зэрэг үүрсэн ийм байдалтай бол байна. За гуравдугаарт нь бол гэрийн хөдөлмөрийг үнэлдэггүйгээс эмэгтэйчүүд хөлстэй хөдөлмөр эрхэлж түүгээрээ дамжуулж гэр бүлдэх өөрийнхөө байр суурийг бол бэхжүүлэхийг оролдох болсон. За дөрөвдүгээрт бол нөхрөөсөө хараат бус бие даасан байх, ялангуяа эдийн засгийн эрхчлөөтэй байхыг эрмэлзэх явдал нь бол эмэгтэйчүүд улам бүр олон талын үүрэг хариуцлага хүлээхэд бол хүрэж байна. За дөрөвдүгээрт нь бол тодорхой хэмжээний өөрийн гэсэн үзэл баримтлал, үнд зүйлтэй, нэр төртэй одоо тодорхой хэмжээний нийгэмд байр суурь эзэлсэн ийм манлайлагч байх эрмэлзэлтэй эмэгтэйчүүд бол олноороо бий болж эхэлж байна. За энэ нь бол нөгөө залуу байхасаа эхлээд нийгэмд карьераа өсгөх гэсэн одоо энэ эрмэлзэл нь бол яг эрэгтэйчүүдтэй энэ зэрэгцэж нийгмийн бүхий салбарт ажиллаж хөдөлмөрлөх энэ хэрээрээ л одоо үүрэг хариуцлага нэмэгдэж байна. Тэгэхээр би юу ч хэлэх гээд байна. Тэгэхээр эмэгтэйчүүд нийгэмд маш олон талын үүрэг оролцоотой болсон мөртлөө хизээж одоо бултах, холдох боломжгүй их хүн байх, эзэгтэй байх тэр үүргээ бол давхар одоо гүйцэтгэж байгаа нь бол маш их ачааллыг бол эмэгтэйчүүд нуруундаа үрж байна гэж хэлэх. Тэгэхээр эмэгтэйчүүд ер нь нийгэмд илүү их идэвхтэй оролцоотой болж байна гэж юм. Тэгвэл эмэгтэйчүүдэд яг ингээд нийгэмд идэвхтэй оролцох байр сууриа ингээд олж авахад ер нь тулгамдж байгаа асуудал нь юу байгаа юм бэлээ? Тэгэхээр нийгэмд ингээд идэвхтэй байхын хэрээр эсэргээрээ нөгөө эмэгтэйчүүдэд маань тулгарч байгаа асуудлууд маш их байна. За үүний хамгийн одоо нэгдүгээр асуудал маань бол юу гэхээр одоо нийгмийн үүрэг оролцоо нэмэгдэхийн хэрээр гэр бүлийн одоо асуудалтай анхаарал тавих, гэр бүлийн харилцаандаа илүү их цаг зав гаргах, хүүхдтэй цаг зав гаргах байдал нь бол багасаад эхэлж байгаа. За энэ хэрээрээ нөгөө гэр бүлийн амьдралд нь асуудал гарах. За баггүй тооны эмэгтэйчүүд бол одоо хэдийгээр гэр бүл нийгэмд одоо өндөр оролцоотой боловч гэр бүлдээ хүчирхийлэл өртөх байдал бол түгээмэл шүү дээ. Тэгэхээр танаа одоо байгууллагын статистик тоо мэдээ үзүүлэлтүүд бол энийг хангалттай харуулж идэг тийм ээ. За өнөөдөр олон улсын түвшинд бол яг эмэгтэйчүүд, хүүхэд гэр бүлийн өмнө тулгамдж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр бол гурван үндсэн арга хэмжээнүүдийг бол авч байна. За нэгдүгээрт нь бол энэ залуу гэр бүлийг дэмжих, залуу гэр бүлд эдийн засгийн дэмжлэг үзүүлэх. Ингэснээр нөгөө нийгмийн одоо оролцоог нь дэмжих, нийгэмд эзлэх байр сууриа богино хугацаанд одоо эзлэхт нь бол тодорхой хэмжээний дэмжлэг болох ийм төрлийн үйлчилгээнүүдийг бол бий болгоод хэлсэн байна. За хоёрдугаарт нь бол гэр бүлд одоо сэтгэл зүйн дэмжлэг зөвлөгөө үзүүлэх, залуу гэр бүлийг хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх үйл явцад нь бол төр тодорхой хэмжээний үүрэг хүлээж оролцоотой байх тал дээр бол анхаарч байна. Гуравдугаарт нь бол гэр бүлдэх одоо таагүй зүйлүүдийг зохицуулах, эрх зүйн зохицуулалтанд бол маш их дэвшил гарч байгаа. Ялангуяа гэр бүлийн харилцаанд гендерийн тэгш байдлыг хангах чиглэлээр бол олон зүйлүүд бол одоо хийгдэж байна. За тэгэхээр өнөөдөр бол Монгол улсад одоо хууль эрх зүйн хүрээнд, бодлогын хүрээнд бол олон асуудлууд шийдэгдсэн хэдий ч яг бодит байдал дээр бол бас асуудлууд бол байсаар л байна. Яагаад гэвэл бүс нутгийн бодлого, хөдөөгийн эмэгтэйчүүдэд хурц үйлчлэгээ, амьдралын янз бүрийн түвшинд байгаа эмэгтэйчүүдийн одоо мэдээлэл хүлээж авах, төрийн үйлчлэгээ, эрүүл мэндийн үйлчлэгээ, бусад төрлийн үйлчлэгээг хүлээж авах тэр одоо хүртэх боломж харилцан адилгүй байгаа нь бол Монгол эмэгтэйчүүдэд бас асуудал болж байгааг бол дэлхийн зүйтэй баха.
Тэгэхээр цагдаагийн байгууллагаас болон төрийн бас төрийн байгууллагууд маш олон эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, гендрийн тэгш байдал, гэр бүлийн харилцааны тал дээр олон ажил арга хэмжээг явуулдаг. Гэхдээ яг энэ маань үр дүнгээ өгж байна уу? Эмэгтэйчүүд ер нь эрхээ яг бүрэн эдэлж чадаж байна уу? Монгол эмэгтэйчүүдийн эрхийг зөрчиж байгаа асуудал бол гэр бүлдэх хүний эрхийн зөрчил буюу цоочтой хаалганы цаана тэр хүнийг одоо нэг насаар нь сэтгэл зүйн дарамт энэ одоо таагүй байдалд байлгаж байгаа асуудал байж байгаа. Тэгэхээр эмэгтэйчүүдийг одоо юу гэдэг нь буруутгах ч юм уу нөгөө хэвшмэл одоо нөгөө гендерийн асуудлыг өгшүүлдэг хэвшмэл юм ойлголт хандлага бол манай улсад бол байсаар байна. За энэ байдал байсаар байгаа тохиолдолд бол эмэгтэйчүүдийн эрхийн асуудлууд бүрэн хангагдахгүй юм байна гэж харж байгаа. За эрхэн зөрчигдсөн ялангуяа хамгийн их амар тайван байх ёстой, аз жаргалыг мэдрэх ёстой, хайртай дотны хүмүүсийн дэргэд байх үедээ хүчрхийл дүртнэ гэдэг бол энэ хамгийн одоо аимшигтай одоо юм сэтгэл зүйн дарамтуул байдаг. Тэгээд гэр бүлийн хүчрхийл дүрцэн эмэгтэйчүүд бол хоёр одоо хэлбэртэй байдаг. Хоёр одоо сэтгэл зүйд хоёр төрлийн хэв шинжтэй болсон байдаг. За нэгдүгüүрт бол ингээд ирээдүйдээ итгэл үнэмшилгүй, сэтгэл готролд орсон, өөрийгөө үнэлэх үнэлэмж доогуур, амьдралын идэх оролцоогүй ийм одоо байдалтай. Ерөнхийдөө нөгөө хүчирхийллийн золиос болчихсон ийм байдалтай байдаг. Нөгөө нэг хэсгийн эмэгтэйчүүд нь хүчирхийллээ нуун дарагдуулдаг. Илүү огт хүчирхийлд өртдөггүй юм шиг дүр эсгэж өөртөө итерхийх анхаарал тавьдаг. Аз жаргалтай эмэгтэйн дүрд өдөр болгон тоглож явдаг. Ийм байдалтай бол байдаг. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр хинч одоо эмэгтэйчүүд бидний эрхийг бол зөрчих ёсгүй. Таны эрхтэй зөрчигдсөн бол та амар тайван аз жаргалтай амьдрах, үр хүүхдээ зөв өсгөж хүмүүжүүлэх тэр нөхцөл болцоо чинь нэгэн тал хангагдахгүй л байгаа бол эмэгтэй та өөрийгөө хамгаалахын тулд зоригтой алхам хийх хэрэгтэй шүү гэж зөвлөмөр байна. Гэр бүлийн хүчирхийлэл ялангуяа ихэвчлэн дандаа хаалттай хаалганы цаана нуугдмал хэлбэрээр үлдэгдэг. За мөн үүнийгээ хуулийн байгууллага болон гэр бүлийн судлал сэтгэл зүйчд хандах гэр бүлүүд ер нь цөөхөн байдаг шүү дээ. Тэгэхээр тэдэнд өгөх зөвлөгөө байвал та. Тэгэхээр би эмэгтэйчүүдэд юу гэж хандаж хэлэх гээд байна вэ гэхээр гурван зүйлийг товчхондоо зөвлөмөр байна. За нэгдүгээрт одоо хүчирхийллийн харилцаатай байгаль бол та маш хурдан хугацаанд арга хэмжээ авах хэрэгтэй. Та хүүхдээ бодоод ч юм уу амьдралаа бүтэн авч үлдэх гэдэг энэ хүчирхийллийг төвчээд яваад ах тусам үүний хор уршиг бол хоног сараар улам нэмэгдэх болно гэдэг хэлмээр байна. Тэгэхээр та ямар нэгэн алхам хийх хэрэгтэй. За хоёрдугаарх нэг зүйл маань бол ерөнхийдөө энэ хүчирхийлэл гэдэг бол өөрөө гэмт хэрэг шүү. Дэлхийн дахинд гэр бүлийн хүчирхийлэл бол хамгийн харгас гэмт хэрэг гэж үздэг. Яагаад гэвэл хамгийн ихээр хайрлах ёстой, хайртай дотныхоо хүний эсрэг үлдэж байгаа учраас энэ бол харгас гэмт хэрэг. Тэгэхээр та гэмт хэргийн орчинд амьдраад аж болохгүй, үр хүүхдээ тийм орчинд амьдруулж болохгүй. Гуравдугаарх нэг зүйл маань юу вэ гэхээр хүчирхийлэлд өртдөг эмэгтэйчүүд маш их хуурддаг. Хүчирхийлэгчийн амлалтанд хуурддаг. Дахиад хизээч ингэхгүй, миний буруу уучлаарай. Эсвэл чиний буруу чамаас олсон, чи ингээгүү байсан бол би ингэхгүй л байсан гэдэг энэ нөгөө буруутгалд бол орчихсон байдаг. Тэгээд нөгөө хүчирхийлэгчээс бүхий л бие сэтгэлээрээ хамааралтай болчдөг, холдож чаддаггүй. Ингээд одоо юу гэдгийг таалагдах, анхаарлын татах, арга ивийг олох гэсэн ийм одоо сэтгэл зүйн хамаарал бүхий нөхцөл байдалд орсон байдаг учраас өөрийгөө эргцүүлээд нэг бодоорой гэж бол хэлмээр байна. За бидэнтэй ярилцаж үнэтэй зөвлөгөө өгсөн танд маш их баярлалаа. За баярлалаа. Ярилцах цаг болонгийн энэ удаагийн дугаард олон улсын Улаанбаатар их сургуулийн гэр бүл сэтгэл судлалын тэнхимээр эрхлэгч доктор Дэд профессор Оюун Эрдэнэ оролцлоо.